цэлийг эцсийн дүнд оновчтой гүйцэтгэлэл хөдөлгөж үр дүн авчирдаг. Send цэгмэн нь дижитал гүйлгээ, санхүү, монголчуудын өдөр тутмын хэрэглээ, хил дамнасан мөнгөн урсгалд бодит нөлөө үзүүлж хэрэглэгчдийн зан төлөвийг өөрчилж байна. Энэ нь санхүүгийн урсгалыг шин чиглэлд шилжүүлж байна. CNBC-ийн Changemaker, Market Power and Execution шагналыг Send цэгмэнд гардуулж байна. Яг одоо аварцын эзэн болсон CNBC-ний гүйцэтгэх захирал Түр Болд эрхэмтэй ярилцаж байна. За танд орой минь хүргэе. Орой минь хүргэе. За юуны өмнө одоо Changemakers аварцын эзэн болсон одоо дахин халуун баяр хүргье. Тэгэхээр одоо танай байгууллагын зүгээс одоо энэ хүү Changemakers шагналыг авахад одоо юу гол нь нөлөөлсөн гэж үзэж байна вэ? Маш их баярлалаа. Энэ хүү нэр үнэтэй шагналыг авсандаа манай баг хамтан туйлын их баяртай байна. За 2024 оны Дэлхийн банкны судалгаагаар бол гадаад ажиллаж амьдарч байгаа монголчуудын маань эх орн руугаа явуулсан мөнгөн дүн бол нэг 500 орчим сая доллар гэсэн судалгаа байдаг. Бид нэр 2025 онд нийт одоо Монгол руу орж ирэх урсгалын 280 орчим сая долларыг бол дангаараа хийж үзсэн. Энэ нь одоо тоон үзүүлэлтээр ярих юм бол маркетинхаа нэг 50-60%-ийг одоо бид нэр дангаараа хийж үзсэн байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ хүү өсөлтийг маань мөн одоо сүүлийн 3 жилийн манай байгууллагын одоо өсөлт нь дунд чинь нэг 80% орчим байсан. Тэгэхээр энэ хүү амжилтыг маань хүндэтгэж одоо CNBC-ийн телевизийн хамт олон маань энэ хүү нэр үнэтэй шагналаар шагнасан болов уу гэж бодож байна. Тэгэхээр санхүүгийн урсгалыг одоо шин чиглэлд шилжүүлж байна гэж харж байна. Та бүхний зорж байгаа дараагийн томоохон алхам бас юу байх вэ? Тийм, бид нар 2020 онд энэ хүү үйлчлэгийг анх нээснээс хойш бол одоо 5 дахь 6 дахь жил рүү орж байна. Өмнө нь бол бид нар олон улсын 40 гаруй байгууллагаар бол дамжуулаад дотоод урсгалыг хийж исэн. Дандаа одоо гадаад нь бол тухайн одоо гадаад институтчнаас ажиллаж исэн. Харин 25 оны төгсгөлөөр бид бүхэн CNBC аппликейшнийг дэлхийн одоо 40 гаруй улсад 35-6 улсад одоо өөрөө ажилладаг болгоод ингэснээр монголчууд маань монгол хэл дээрх өөрийнхөө аппликейшнийг ашиглан монгол улс руу мөнгө оруулахыг боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ хүү нэг аппликейшнийг ашигласнараа бид нэр дотоод одоо санхүүгийн хэрэгцээнүүдийг гадаад байгаа ажиллаж байгаа монголчуудаа хүрэх бүрэн боломжтой. Жишээл өнөөдөр би нэг бүтээгдэхүүн танилцуулсан болохоор бид нэр Invescore leasing компанитай хамтарч нэг бүтээгдэхүүн гаргасан байгаа. Тэр нь болохоор орон сууцныхаа төлөлтийг одоо CNBC аппаасаа шууд төлөх бүрэн боломжтой болгосон. За энэ цаг мөчид та бас одоо телевиз үзэн суугаа үзэгчдэд хандаж бас юу гэж хэлмээр байна. Ер нь мэдхгүй зүйл бас байдаг бахт нэг хэлчи ойлгуулчих гэсэн зүйл байдаг болов уу? За. Тий, юуны өмнө энэ хүү нэр үнэтэй шагналыг авахд гол одоо нөлөө үзүүлсэн манай харилцагч нар байгаа. Одоогор бол 220 мянган орчим монголчууд маань одоо гадаад улсад ажиллаж амьдардаг. 2020 оноос хойш бол давхардаагүй тоогоор маань 200 мянган харилцагч бүртгэлтэй байдаг. Тэгээд юуны өмнө энэ хүү харилцагч нартай одоо CNBC-ийг сонгогчдод явуулдагт маш их баярлалаа. Бид бүхэн одоо ирээдүйд нэгэн аппликейшнаар та бүхний санхүүгийн хэрэгцээг илүү одоо хялбар амар байлгахаар зорин ажиллаж байна. За амжилт хүсье танай баг хамт олон. За баярлалаа.